Иргэн та баялаг сан Монголын охид хүүгүүдийг эх орон хатуу чанд сахилгааваттай эрүүл чирэг бие балдартай бүтээл сэтгэлгээтэй оюунлаг болон хүмүүжүүлж хүүсээр ялгарлуу чанд дэглэмээр сургаж өрсөлдөх чадвартай иргэн болгож бэлтгэх амьдрал ухааны сургуулийг байгуулах санаачлагыг гаргаж энэ санаачлагыг ч олон төрийн бас байгууллага болоод төрийн түшээдүүд нэгдэн дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. Харин энэ эрхэм зорилгод үзэл санаа нэгтээ дэлхийн сая сая залуучуудын шүтэн үлгэр дуурайлал МБ-гийн алдар тамирчны үүсгэн санаач асан D12 сан нь хүмүүлийн үйл ажиллагаа идэвхтэй өрнүүлдэг хүүхэд залуучуудын хөгжил боловсрол ирээдүйд өөдрөг сайхан сэтгэлтэй болж төлөвшөд зүрх сэтгэлийн зориулдаг юм а. Тиймээс хүүхэд залуусын ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа нэгэн сэтгэл дор ажиллаж байгаадаа талархалтай байгаа энэ үеэр илэрхийллээ. Юуны өмнө би Монгол улсад айлчилж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд би сая өнгөрсөн 3 хоногт бол маш өвөрмөц одоо арга хэмжээнд оролцож шүтэн бишрэгчтэйгээ уулзаж хүмүүстэй ойрхон байж чадсан. Тэгээд үнээр энийг бас дэмжсэн хүн болгонд баярлалаа. Иргэн та баялаг сан ингэж одоо залуучуудыг дэмжиж залуу наснд хүргэснийг боловсролыг дэмжиж байгаа нь бол маш сайн байна. Би тэгээд одоо хурдан Америк руу буцаад өөрсдөө харилцагчтай танд нөхөдөө би Монгол улс ямар хайртай гэдгээ би илэрхийлэхийг үтээсээ ядуу хүлээж байна. Dwight Howard бол өөрөө D12 гэсэн хүмүүнлэгийн сантай. Энэ сан нь бол бас манай сантай ижил үйл ажиллагаатай хүүхэд залуучуудын одоо эрүүл чирэг бие бэлтэр тийм ээ. Эх оронч үзэл, хүмүүжил, зан төлөвшөлт бол маш чухал одоо хандивыг өргөж энэ сангийнхаа үйл ажиллагааг явуулдаг. Тэгээ манай сангаас өнгөрсөн хавар залуусын төлөө заа гэж хэлцгээе гэсэн уриалгыг гаргасан. Энэ уриалгыг одоо дэмжиж би бас залуусын төлөө заа гэж хэлж байна гэж ирсэн нь бол биднэрт бас сэтгэлийн дөмөглөө. Монголын залуучууд бол зөвхөн одоо мэдлэг боловсрлоороо биш бас эрүүл чирэг бие бэлтраараа төвчээрийг даван туулах чадвараараа бас өнөөдөр дэлхийд өрсөлдөх ёстой. Мөн өнөөдрийн өдрийн цоогонд өргөгдсөн ирсэн зочин төлөөлөгчдөөс азтай 2 зочинд өөрийн гараа үсгтэй бөмбөгийг бэлэглэж зураг татуулсан. Сасан бөмбөгчд дотроо хүмүүлийн үсэд хамгийн ихээр гар бие оролцдог NBA-гийн Суперменийн Монгол зочлох аялал өнөөдрөөр дуусч эх орон руугаа буцаж байгаамаа. Аливаа улсаар ирнэ баялаг болох нь хамгийн чухал алхам. Тиймээс Монголынхаа ирээдүйн чадварлаг залуучуудын төлөө уриалга гаргаж байгааг энэ үеэр сайшин дэмжээг илэрхийлсэн.